Монгол Улсын соёлын яам нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үзүүлж байна. Соёлын яам соёлын бүтээлч сар аяны хүрээнд нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй эцэг эхийн зөвлөлийн анх дугаар зөвлөгөө. Зөвлөгөөнд соёлын салбар болон нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгуулах, нийслэлийн төр захиргааны байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүд оролцож, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийн хүмүүжил төлөвшил, авьяас бэлэг, оюуны болон зан суртахууны хүмүүжлийг соёл урлаг, өв уламжлалаар дамжуулан олгох, гэр бүлийн боловсрол, анхдагч соёлын орчин бий болгох, ахуйн соёл, хамтдаа амьдрах үйд сургах, эцэг эхчүүдэд хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ойлгуулах, эцэг эхийн зөвлөлийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд хамгааллын бодлого, гэр бүл хүүхэд рүү чиглэсэн соён гэгэрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх болно. Хамтдаа үлгэрлэе. Эцэг эхийн зөвлөлийн анх дугаар зөвлөгөө. Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгэрүүлэх соёл. 2021 оны 11-р сарын 24-нд 9-өөс 14 цагийн хооронд соёлын төвөргөөнд